усанд цэлэмсэн байгаль нэгэн заяа. Сайн бацхан уу, хаврын сайх өдрийн мэндийг хүргэе. Цаг мөчид Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужид ажиллаж амьдардаг отгоо Азаа нарын зүгээс Шведийн хаант улсын Стокгольм хотод байдаг өөрийн хайртай үеэл ихч болох жаргалан зориулж энэхүү сайхан цэний ягаан цэцгсийг сонгоно цэцгийн баглаа хүргүүлж байна. За боловсрол цэцэгт мэнчилгээ маань өнөөдөр анх удаага AI-аар бүтээсэн эрхэм нандин нэгэн сайхан зургийг жаазлаад явж байна. Тун удахгүй жаргалангийнхаа сайхан мөчийг нь хамтдаа хуваалцгаая. Өдрийн мэнд хүргэе. Цэцэгт мэнчилгээ хийсэн байна. Тэгээд цэцэгт мэнчилгээг одоо бас хинээс гэж бодож байна. Мэдгүй нэ бүр гахлаа одоо. За би тэгээд захааг нь уншиж өгье. Энэ захаа илгээсэн, шүлэг илгээсэн. Тэгээд за захааг нь эхлээд уншиж өгье. Хайрт ихч жаргалан да төсөө өдрийн гал халуун мэндийг хүргье. Бусдад тусалж чаддаг шигээ талархаж чаддаг, урмаар тэтгэдэг. Хүний зориулсан сэтгэл, зарцуулсан цаг, тусалсан хөлсийг үнэлж мэддэг сайхан эгч минь танд баярлаж бас бахархаж явдаг. Амьдралын асуудал бэрхшээл бүрийг хүнлэг сэтгэлийнхээ хүчээр, зоримог зүтгэлийнхээ ирчээр давж яваа та минь дүүрэн жаргаж яваараа. Харь улсад олон жил туршиж тулж яваа. Хүргэн ахтаа ч бас баярлалаа. Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужаас хайртай үеэл дүүнэр нь болох Азаа отгоо нарын гэр бүлээс одоо энэхүү цэцэгт мэнчилгээг маань захиалсан байна. Тэгээд бас өөрт чинь зориулаа ганцхан хувийн юм шүлэг бичүүлсэн. За энэ хангалын жаргаланд гэдэг ийм шүлгийг одоо нэрээр чинь бичсэн байгаа. Жиргэн дуулах шууны жижигхэн нүдэнд багтсан асуураа хөх тэнгэрийн алтанхан наран мэт нандин минь ээ. Аравжаа хөтгтийн зохиосон үлэмжийн чанар дуунаас аршааны шидэд тусал мэт эрдэнийн өгс ундран ганцхан заяах амьдралд минь хүний дээдэн билээ. Гангар сарны дор хүүхний сайхан юм билээ. Аавынхаа нэрийг титэн мэт залж ачлал ээжийнхээ сүг бүүвэн дутаа амлсан. Лааны тунмал дөлөөс домог сэрээж лимбийн эгшигт Монголоо онож мэндэлсэн. Арваа буудааны ганцхан ширхэг алтан зүүний үзөөр тогтсон луга нандин эрхэмсэг сайхан тандаа нас нэмсний баярыг айлтгая. 2026 оны 4 сарын 28-нд Стокгольм, Сведен гэсэн байна. Тэгээд хангалын жаргалан зориулж ганцхан хувь төрлөөлсөн энэхүү ингээд цогцох нь гарын үсгтэй энэхүү шүлгийг бас өөрт чинь бэлэг болгон барьсан байна. Тэгээд үеэлтэйгээ уулзаагүй хэр удаж гин үеэл нь одоо хилүүлэхтэй хайртай эгчтэйгээ жилийн дараа бүгдээрээ уулзаж маш сайхан дурсамжийг бүтээх болно. Маш их хайртай шүү. Дандаа бусдыг бодоод байлгүй одоо ганц удаа ч гэсэн өөрийгөө бодож байгаарэ гэсэн шүү. За сток баярлаа. Гинти бэлэг байлаа. Би бүр ерөөсөө төсөөлөгүй байлаа. Тэгээд дүүгийнхаа гэр бүлийнхэн бүх хүмүүст маш их баярлаа. Тэгээд удахгүй бүгдээрээ маш баяр жаргалтайгаар ахин уулзъя гэж хэлээ да. За бэлэг нь бас үүгээр дуусаагүй. За цэцгээ хийж байгаа. За энэ зургийг одоо өөрөө залгаад үзээрэй. Манай хатаа чинь бүр амар цэцэг юм байна. Азаастаа уулзаагүй хэр удаж байгаа юм? Бид хэд энэ 100 Америк явахдаа Азаа дээр очсон. Тэгээд очиод 2-7 хоног хагас очиод ирсэн. Тэгээд дүүгийн нарийнхаа гэр бүлтэй бараг 10 жилийн дараа уулзаад сайхан дурсамжийг бүтээгээд ирсэн. За ингээд энэ сайхан өдөр орчлон хорвоод онож мэдсэн эрхэм нандин өдрөөр одоо дүүрэн жаргаж яваараа гэд хайртай үеэлдөө Азаагийнхан гэр бүлээс 3 сайхан хүүхдийнхээ хамтаар за энэ хүү цэцэгт мэнчилгээг маанд бас тэгээд цэцэгт мэнчилгээний маань анхны энэ хүү AI-аар бүтээсэн одоо хайртай дотны хүнтэйгээ хамт байгаагаар бүтээсэн энэ хүү зургийг өөрт чинь зориулж хийлгсэн байна. Тэгээд аавыг нь одоо миний ээжи маань ганц ахынхан
өдөр мөнгөний гоё осон байгаа гэж бас хэлсэн нөөц. Хүлгийн дөрөнд хүрээсэн авал нэгэн чарга хэлгөөрөөсөө би яг жилийн өмнө аваад Аавтайгаа авсан зургийг бас хаасаа. Тэгээд аавынх нь одоо дээлтэй зургийг хослуулаад бас охины дээлтэй болгоод тэгээд ур чадвараа тодорхой хэмжээгээр шингээгээд аав охин хоёрыг энэхүү сайхан хүрхрээний урд хамт байгаагаар ингэж зохиомжилсан шүү. Тэгээд аав нүргэлж бас харж байгаа, төвшиж байгаа гэж бодож ин сайхан аавынхаа сайхан аав ээжийнхээ ажил болсон одоо энэ сайхан охин маань үнэхээр аз жаргалтай баяр хөөртэй сайхан амьдардаг юм байна. За өстой хоёрлаа. Дүүгийнхаа гэр бүл бас амьдралд нь хамгийн сайхан аз жаргалын дээдэг хүсье. Манай за бас бүх юмд амар гоё сэтгэлээсээ ханддаг. Тэр арбагаас өөр дөрөндөө орж өссөн. Миний маш татны үеэл маань аав маань яг доотлихын зулаагаа гişиг төрсөн дүүгийнх нь охин байгаа. Азаагийн үчин чингүнэ нандин тавта маш их баярлаа. Аз хол Америкаас ингээд над зорж ингэж бэлэг барьж яагаад. За баярлалаа гэр бүлийн хас чаргал ирүүлээ. Одоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За өстой баярлалаа.